За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зүрхний өвчнийг уламжилт хангах хунаар оншилж эмчилгээн сэдвээр товч мэдээлэл хүргэе. Зүрх гэдэг маань одоо ямар эрхтэн гэдгийг бид нар ер нь мэдж байгаа. Зүрх маань одоо цусыг бүх биеэр түгээж тархах ийм насосны үүргийг гүйцэтгэдэг ийм эрхтэн байгаа. Уламжилт хангах ухаанд зүрхийг хэрхэн авч үздэг вэ гэвэл зүрх маань одоо 5 цул эрхтний нэг цээжний хүндэд хаан сэнтилээ заларсан бит оршдог аймнаас сэтгэлийн шүтэн ийм эрхтэн гэж үздэг. Мөн 5 цул 6 сав эрхтэн маань хоорондоо холбоотой. Тэр зүрхний цул эрхтнийхаа цүвийг хураадаг эрхтэн нь бол нарийн гэдэс, зүрхний цэцэг нь бол хил гэж уламжилт хангах ухаанд үздэг юм. Зүрх гэдэг эрхтэн маань уламжилт хангах ухаанд аймнаас сэтгэлийн шүтэн гэдэг утгаараа одоо маш нандин инхрийлэх шаардлагатай ийм анхаарал хандуулах эрхтэн болж байгаамаа. Зүрхний үйл ажиллагааг бол хий удирдах, хийн гэмээр зүрх маань өвчилж, хийд хорлогдож өвчлөнө гэж үздэг. Хамгийн их эмзэг одоо инхрийлэх шаардлагатай улирал нь хий хөдөлдөг зуны улирал юм аа. Хий маань хавар хурж, зун хөдөлж, намар амирладаг. Зүрхний өвчнийг одоо уламжилт хангах ухаанд хэрхэн ангилж авч үздэг вэ гэвэл зүрх долгисох, зүрхний хатгалга, зүрхний халуун, зүрхний шарвас, зүрхний хорхой, зүрхний хар халээ гэд ийм ангиллуудаар авч үздэг. Эдгээрээс бол одоо зүрхний долгисол, зүрхний хатгалга хоёрт бол хий махбод маань одоо голчлон гин болж орж ирж байгаа. Зүрхний долгисол гэдэг өвчин маань бол ихэнхдээ одоо сэтгэл санааны зочрол авсан, нойргүй, хонсон, ядарсан, их үлссэн ч гэдэг юм уу, ийм хийн өвчнийг хөдөлгөх шалтгаан нөхцлүүдийн үүднээс үүсдэг. Энэ өвчнийг бол одоо Европ хангах ухаанаар бол одоо невроз, неврастени одоо оншийнхны кодоор хэлэх юм бол F48 мэдрэл сүлдэлтэй одоо дүр цүлэн ойлгож болно. Зүрхний хатгалга өвчин нь болохоор хийгээр хатгах, цусаар хатгах гэж хоёр янз байгаамаа. Зүрхний хий хатгалга нь болохоор цээжээр өвдөх одоо үе хүч багтаа хатгуулах, цээж давчдах, амьсгал бачуурах, зүүн гарлуу дамжиж өвдөх гэх мэтчлэн одоо стенокарди буюу цээжний бах өвчний үед гардаг шинж тэмдгүүд илэрж байгаа. Энтэй дүүцүүлэн ойлгож болно. Зүрхний цусан хатгалга гэдэг маань болохоор маш хүчтэйгээр хатгаж өвдөх, цээжинд гадас шаасан мэт өвдөх гэсэн. Тэгээд амьсгал охорд нь, бачимд нь нүд бүлтийн ширтэж, янцаглан энэ төр гэдэг судруудад бол ингэж бичсэн байдаг. Энэ зүрхний цусан хатгалга гэдэг өвчнийг бол бид нэр зүрхний шигдээс буюу одоо маш ноцтой өвчний онцтой дүүцүүлэн одоо ойлгож болно. Зүрхний халуун гэдэг маань болохоор зүрхний халууны шинж тэмдгүүд гарч ирнэ. Тэр нь цээжээр гал тавьсан мэт өвдөн, араа бүргүй хатгуулна, ам хатна, хил охор болно гэд маш тийм ноцтой шинж тэмдгүүдтэй. Зүрхний халуун нь болохоор дотроо өмөлзөх, дэлгэрэх гэд хоёр янз байгаа. Зүрхний шар ус, зүрхний хорхой энэ төр эдэр болохоор ерөөсөө дандаа нөгөө нэлээд одоо ноцтой тийм шинж тэмдэгтэй ийм өвчнүүд байгаамаа. Тэгээ эдрийг одоо юутай дүүцүүлж ойлгох вэ гэвэл одоо эндокардит, миокардит, зүрхний одоо булчингийн өрөвсөл тийм ээ, хавхлагын өөрчлөлтүүд эдгээртэй бол одоо орчин үеийн ангах ухаанаар одоо оншилсон ийм өвчнүүдтэй шинж тэмдгийн хувьд одоо илүү дөхүү байна уу гэж ингэж харж байгаа. За зүрхний хар халаа гэдэг нь болохоор бүр юм даймжирсан маш ноцтой өвчнийг хэлж байгаа. За энэ талаар нь бол энэ слайдн дээр дурдаг байгаа. За зүрх бодонгойрох гэдэг өвчин болохоор одоо их мартамхай болно, цээжээр одоо чулуу зүсэн мэт хүнд оргин, зүрх хүнд оргино гэсэн ийм шинж тэмдэг гарч байгаа. Энэ өвчнийг болохоор одоо бид нар юутай ойролцоо байна вэ гэж үзэж байгаа вэ гэвэл Альцгеймерийн өвчин буюу одоо зөнөгөрөх өвчнөд ойролцоо шинж тэмдэгтэй ингэж ойлгож байгаамаа. За ерөнхийдөө одоо орчин үед уламжилт хангах ухаан маань одоо Европ хангах ухаантайгаа хослон ингээд хөгжиж, хослон одоо нэг хүнийг хоёр талаас нь ингээд аль талаас нь шинжилж, судалж, эмчлэх ийм хэрэгцээ шаардлага тулгарч байгаа. Тийм учраас одоо энэ удаагийнхаа мэдээлэлд энэ Европын хангах ухаанаар юутай ингээд төстэй байж болох вэ гэдэг талаар мэдээллийг одоо төлхөө өгч байгаамаа. За тэгээд уламжилт хангах ухаанд маань одоо зүрхнийхээ өвчнийг яаж онцлох вэ? Бид нар энийг болохоор үзэх, хүрэлцэх, асуух гэдэг ийм шинжилгээний аргууд одоо уламжилт хангах ухаанд хэрэгэлдэг гэж үздэг. Асуух шинжилгээний арга нь болохоор одоо тухайн өвчнийг ямар үед одоо хөдөлж байгаа юм бэ? Ямар үед тэр шинж тэмдгийг арилж байгаа вэ гэдэг буюу одоо туслах хорлохын үүднээс асуунаа гэж заадаг.
Хоёрт нь болохоор үзэг шинжилгээний арга нь болохоор тэр 5 цэцэг шээсийг үзэж шинжилнэ. Зүрхний цэцэг нь бол хил гэж үзэж байгаа. Цэцэг гэдэг эрхтэн цэцэг гэж яагаад хэлж байгаа вэ гэвэл одоо хүний бие дотор байгаа 5 цул 6 савыг одоо гадна талаас нь мэдрэхүйн 5 эрхтнээс нь эрхтнийг нь хараад тэр эрхтэн дээр ямар өөрчлөлт гарч ийн вэ гэдгийг нь одоо харж болох учраас тэрийг одоо цэцэг гэж нэрлэж байгаамаа. Зүрхний цэцэг нь хил одоо буурны цэцэг нь чих уушгины цэцэг нь хамарч гэдэг юм уу те. Ингээд бүх эрхтнүүд маань нэгийн цэцэг эрхтэнтэй уялдаа холбоотой байдаг. За тэгээд шээсийг нь хоёрт нь үзнэ. Хүрэлцэх арга гэдэгт нь болохоор судас барих тэгээд бэлчээр орныг нь тэмтэрнэ гэж байгаа. Бэлчээр орно гэдэг маань одоо тухайн эрхтний өвчлсөн үед одоо эмзэг мэдрэмтгий болдог одоо дарахад ингээд хөндүүр байдаг. Тэр одоо нөгөө тодорхой хэсэг газрыг тэмтэрч одоо өвчлөлийг нь илрүүлэхийг хэлж байгаа. За ингээд өвчнөө бид нар онцлолоо, судасаа барилаа, 5 цэцгээ үзлээ, бэлчээр орноо тэмтэрлээ, судасаа барилаа, тэр өвчнийг ингээд онцлолоо. Одоо тэгэхээр нэмэлт одоо бид нар юу шаардлагатай вэ? Одоо орчин цагт бол дан ингээд судас бариад, дан шээсийг үзээд, дан одоо цэцгийг үзээд тэр хүнийг төгс онцлох боломжгүй. Тийм учраас одоо бид нар нэмэлт шинжилгээ, коагулограмм, лабораторийн шинжилгээний аргууд, коагулограмм тэр одоо юуны шигдээсийн үед илэрдэг миоглобин, уурэг, тропонин, ай гэх мэтчлэн ийм нарийн шинжилгээнүүдийг одоо зүрх судасны эмчтэйгээ хамтарч одоо өөх шаардлагатай. Мөн одоо багажийн шинжилгээний аргууд байна. Энэ дээр болохоор зүрхний цахилгаан бичлэг, зүрхний 24 цагийн цахилгаан бичлэг, мөн одоо зүрхний нөгөө ангиографи тэр шинжилгээ бол маш чухал шинжилгээ байгаа. Мөн нөгөө зүрхний эхо шинжилгээг бас хийх шаардлага гарч ирдэг. За эдгээр шинжилгээний аргуудыг хийснээрээ одоо зүрхний өвчнөө бид нар төгс оншилж эмчлэх юм аа. За дараагийн дугаарт бол одоо зүрхний өвчнийг бид нэр яаж эмчлэх вэ? Уламжилт хамгаах хүнд бол өвчнийг яаж эмчилдэг вэ гэвэл одоо эдээ ундаа явдал мөр им засал гэсэн юм 4 ерөндөөр эмчилнэ гэж үздэг. 4 ерөндөг гэдэг маань одоо эмчилгээний арга гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эдээ ундаа гэдэг юмыг одоо нэгдүгээрт одоо тавьсан байгаа. Уламжилт хамгаах хүнд. Тэгэхээр одоо зуны цагт жишээлбэл ямар эдээ ундаа хэрэглэх вэ? Маха багсгана, цагаан эдээ хэрэглэнэ, жимс ногоо төлхөө хэрэглэнэ гэд бид нар одоо мэдж байгаа тийм ээ. Тэр зуны улиралт чинь бас нэг өхий хөдөлдөг улирал гэж хэлсэн. Зүрхэнд бас одоо зүрхний өвчин хөдлөх тийм улирлаа гэж өгсөн байгаа. Тийм учраас одоо настай хүмүүс бол илүү зүрхэндээ анхаарна гэсэн ийм ойлголт гарч ирж байгаа. За хоёрдугаарт нь болохоор имээр эмчилнэ. Им нь болохоор дотроо ямар байдаг вэ? Им нь тан, талах, үрэл гэсэн 3 хэлбэртэй байна. Тан имийг болохоор бид нар буцалгаж уудаг. Одоо бидний түгээмэл мэдхэн ман дөрөв, норов 7, сөмгөл 3 гэх мэтчлэн ийм тан имүүдийг бид нар буцалгаж хэрэгэлдэг. Талах им гэдэг байгаа. Талах им гэдэг нь болохоор зүгээр усаар даруулдаг юм уу, шөлөөр даруулдаг юм уу, бурамтай усаар, зүгийн балтаа усаар даруулж уудаг юм. Шууд уучдаг. Ямар нэг шингэнээр даруулж уудаг ийм имийг хэлж байгаа. Үрэл им гэдэг маань болохоор одоо хэдэн ширхгээр үүдээ 2-оос 3, 5 ширхгээр ингээд шууд залгиж хэрэгэлдэг юм жижигхэн өрлөн имнүүдийг үрэл им гэж хэлж байгаа. За засал гэдэг нь болохоор дотроо хатуу, зөөлөн, ширүүн засал гэж байгаа. Хатуу засал гэдэгт маань болохоор одоо хануур засал, самнуур засал, шивүүр засал эдгээр заслууд. Зөөлөн засал гэдэгт нь болохоор барай засал, бигнүүр, жин засал энэ гэдэг ийм заслууд орж байгаа. Ширүүн засал гэдэгт нь болохоор зүүтгэн засал маань орд юм аа. Тэгэхээр эдгээр заслууд одоо им тан эдээ ундаа явдал мөрийн талаасаа зөвлөгөө авч одоо зүрхэндээ анхаарахын тулд уламжлалтын мэрэгжлийн эмчид очиж одоо зөвлөгөө авах нь бол чухал хэрэгтэй байдаг. Явдал мөрийн талаар бол ярихад энэ явдал мөр гэдгийг бол одоо бид нар ажил амьдралын дэглэм гэж ойлгож байна. Энэ уламжлалт хамгаах хүнд явдал мөр гэдэг бол маш чухал одоо эмчилгээний нэг ерөндөг эмчилгээний нэг арга хэлбэр болох ийм учиртай чухал авч үзэх сэдв юм аа.